За сайн байцгаана уу өрийн дэвтэр үндэсний влог эхлэхэд бэлэн болсон байна. Бан. Ингэж эхэлдэг юм баха. За өрийн дэвтэр влогийн одоо цоо шинэхэн дугаар анхны олон улсын дугаар. Хамгийн анх удаа одоо хилийн дээс алхаж хийж үзэж байна. Солонгост ирсэн. За бид нар энд ирээд ерөөсөө за 27-8 хонлоо. Тэгээд энд ер нь влого хий гэсэн шийдвэр гарсан. Өнөөдрийн зочноор Дуучин гамталгах яа. за сайн байна хаа. За өнтэй өнөдөр уулзж байна. Өдрийн мэнд хаа. Өдрийн мэндэ. За ямарсан энэ сайхан блогийг үзэж байгаа эрхэм үзэгчтэй удахгүй болох ардын хувьсгалын 104 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье гэж бодож байна. За баярлалаа хаа. Тэгээ хоёр дүүгийнхаа урилгыг аваад өнөөдөр бас энэ Солонгос оронд одоо ингээд өрийн дэвтэр влого хийх гээд одоо ингээд урилга явуулсан чинь тулаах хэвээр маш сайхан илдгээр тэгээ дүүнэрийнхээ юмд ордгоо яах вэ дэмжлэггүй яах вэ гэд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа хаа. сонин сайхан юу байна хаа. За Юу бах вэ тэгэл одоо Солонгосын нийгэмд одоо энэ оронд тэгээ одоо алхам тутамдаа юм суралцаал энэ Солонгосын ард түмнээс суралцаал гэж явж байна да. эх орноос гараад 5 жил болсон байх юм тийм. Ер нь бол тэгээд энэ хүний газар ер нь урд нь бол яг энэ одоо урлагийн буян гэж яриад хэдүүлээ тийм ээ. Урлагийнхаа буянд бол дэлхийн олон улсуудаар одоо аялсан, тоглосон, одоо зугаасан, үджээ. Гэхдээ яг нь үдсэн гэдэг чинь нэг өөр байна. Амьдрна гэдэг нэг өөр байна. Жишээ нь одоо гадагшаа явахаар бид чинь нэг одоо Францд очих Парисын цамхагт өмнө зураг авахуулаад тийм өөр одоо ямар улс байдгийг тийм Америкт одоо DC-д очиод юу цагаан ордны өмнө зураг авахуулах ч юм уу ингээд одоо Ромд очиход одоо Колизеум үзэх ч юм уу тийм ингээд иймэрхүү юм бол үдцсэн гэдэг. Яг тухайн улсад ингээд удаан амьдрахаар энэ бол амьдралыг хэм маягийг тухайн улсын соёл заншил юу гэдэг бүх юм одоо хүн ингээд сайхан мэдэрч авдаг юм байна. За тэгээ энд одоо 50 60 мянган монголчуудтай одоо энэ нутагт те энэ бүгд нарийн Солонгос улсад уран бүтээлийг бас орхиогүй байна. Үнэн чи үүргийг одоо бас гүйцэтгэсээр байна. Өөрийн гэсэн одоо гайхалтай бизнестэй болсон. Энэ маш амжилттай явж байна. Эргэж болоход сайхан байна. Монголчууд одоо хайртай нэгэн дууштай бас сонсон байна хаа. Тэгээ яг олон хүмүүсүүд бас хэлж байгаа ингээд эргээд уран бүтээл хийж ягаад таг болчихваа гэх. Ер нь бол таг болно гэж байхгүй л дээ. Урлагт одоо нэгэн толгоогод өрсөнд бол ямар нэгэн хэмжээгээр тухайн орчиндөө бүтээлээ хийгээд явдаг байхгүй. Заавал одоо нөгөө юугаар одоо гарч амжихгүй байгаа ч гэсэн боломж нь одоо ажигдэх юм уу? Цар хүрээгээ одоо баян ингэж одоо ард түмэндээ ингээд бүтээлээрээ ингэж явахгүй ч гэсэн тухайн одоо газар нутгаа бол бүх уран бүтээлчд минь ингээд тодорхой төвшөнд бүтээл хийгээл явж байгаа юм бодож. Яг би өөрөө бас зүгээр байхгүй сүүлдээ нөгөө хүн чинь их сонирн болд юм байл шүү дээ. Ингээд өөрөө шүлэгч бичиж явах шиг урлагаа санаал. Тэгээд одоо цохоогоо тэгээд ганц хоёр дүүнэр ганц нэг шавнар мамирдаа ёогоо замны дуулаараа миний хүн ингээрэй гэх юм те. Тэгээд ингээл явдаг юм байна. За тэгээд дүүнэр нь инглээ. Ер нь энд ирээд за нэг одоо Солонгосын зах зээлд бас киногоо нэвтрүүлж үзлээ. Өөрсдийн гэсэн киногоо одоо энэ ч бас анхны тохиолдлуудын нэг л дээ тий. Тэгээ ингээд яг албан ёсоор бүх театрууд нь гаргаж эхэллээ. Тэгээ энд бол бас юу бас бараад тийм байх гэхээр ирээд бас энд байгаа монголчууд урлагийн ялгаа танд л хэлж байгаа шүү дээ тий. Хамгийн түрүүнд л одоо гадлагах энд байна гэвэл бид нар ч бас яг тэрний нэг л байлаа. За хаа яах вэ гэхүүгээр орлоо. За тэгээ энд бид нар киногоо гаргачаад байж хад зөндөө олон бас гоё монголчууд туслалаа. Монголчууд ч одоо яг тийм бас нэг ань нэгтэй сэтгэл байна. Тэгээ эндээс бол энэ тусалсан хүмүүстэй нийлүүлж одоо бас нэг тэдэртээ талархсан сэтгэлээ илэрхийлж бас нэг влог хийгээд үзье гэж бодсон гадаад байгаа. Тэгээ өнөөдөр бол яг одоо тэдгээр тусалсан хүмүүсийн нэгний одоо энэ ресторан дээр lounge and bar гэж байгаа. Empire гэж эзэн тгүүр ингэж энэ lounge bar дээрээс энэ дугаараа явуулж байна. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлгийг тэгэхээр ивент гिचээр одоо хамтран ажиллагчаар манай энэ Монгол таун дээр байрлах Гүрэн Монгол одоо Монгол хоолны зоогийн газар. За мөн одоо энд одоо Empire Lounge and Bar маань за энэ бэлэн болж байгаа шүү. Lounge and Bar маань та бүхэнд өнөөдрийн дугаарыг маань одоо хамтран ажиллаж байгаа шүү. Маш их баярлалаа. Окей, дээрэс нь манай Ишиг Трейд буюу Ишиг Трейд компани буюу за одоо монголчуудын маань хамгийн сайн мэддэг Монгол таун дээр ирээл бүх одоо карго Монгол руугаа одоо хаашаад 56 орнол өгсөн баг шүү те. Дэлхийн 56 орнол карго өргөдөг. Хишиг карго албан ёсоор бас бид бүгдээр бас ингээд хамтран ажиллаж байгаа. Тэгээд ингэсэн ерөнхийдөө
Бид хоёр маань бас ингээд энэ чинь ингээд өрийн дотор влогоо ингээд хийх гэж байгаа маа гэсэн чинь маш олон хүмүүс гоё туслахыг дэмжиж те ингээд тэгсэн. Тэгээд ямар ч хэлсэн эхний ээлжинд болохоор одоо манай Empire зогийн Empire маань болохоор Европ хоол гард юм байна. А гүрэн Монгол маань яг өөдөөс нь харсан гүрэн Монгол маань болохоор Монгол яг Монгол хоолоо сансан улсууд энэ ч ирээд одоо барыг урдуур гүрэн Монголын Empire. Европын нийтгүү Монголын нийтгүү. Сонголт их ариун. Тий, сонголт их ариун. Тэгээд дээрэс нь Хишиг каргогийн нийт хамт олон маш их баярлаа. Монгол руу хамгийн хурдан шуурхаа бөгөөд 56 Америк, Европ, Франц руу одоо карго өргүүлэх бол Хишиг каргог сонгороо гэж та бүхнээс өсөж байна. За тэгээд хишиг карго чинь бас юу байхгүй бас 56 чинь олон улсын ийм эрхтэй гэж байгаа шүү. Яг тийм гэж олон улсын эрхтэй. Албан ёсны эрхтэй. Албан ёсны эрхтэй. Цөөхөн карго гэдэг юм билээ шүү дээ. Ер нь бол одоо Монгол ер нь нэг нь байгаа шүү. Одоо Монгол одоо яг энэ олон 56 улстай одоо харин тийм ер нь гэж би тэгж ойлгосон бас мэдсэн. Тэр энэ ишгийнхэн бол бас чанартай хурдан шуурхай одоо юу гэдгийг баталгаатай ийм шилдэг одоо карго шүү дээ. Тэгээ манай энэ зөвхөн Монгол таавныхан тэгээ ер нь Сөүд байгаа болон бусад одоо хотод байж байгаа улсууд хүмүүс бүгд мэддэг. Тэгээ Хишиг карго чи юм билээ хаа. Нөгөө бид эхлээ орсон чи зөвхөн каргоны газар юм бол гэсэн чи үгүй. Монгол сайхан нөгөө мах зард юм байна. За тэгмүүдээ нэг гоо сайхны бүтээгдэхүүн албан ёсоор яг өөрсдийнх албан ёсоор нөгөө патентыг бодлож Монгол руугаа бас оруулж ирдэг. Янз янзын үйл ажиллагаа явуулдаг юм байлаа. За окей хаа. Өнөөдөр сайхан хоолоод Европын нийт юм уу, Монголоо идэх юм уу, яамаар байх юм өнөөдөр жимби. 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 Уушуур. За тэгээ шорлог. Яа өнөөдөр чинь зүгээр ойрд Монгол бас ингэ тийм байна. Бид чинь нөгөө нэг сайн 20 тонд таавал 5 жил болсон. 20 тононгууд бас нөгөө ингээд хаяа нэг Монгол сайхан магсаж ирдэг. Хаа тэ хуушраа цөөгөн гайднэр те. Яг тэгээ самдаг юм байна. Гэтэ таны хажууд бол бид нар бол зүгээр нэг Хооч юм байна уу? За сайхан болдроо. За болдроо хаа. Нэвтрүүлгийн ивент тэгч хоолноос эхэлдэг аяг бүрэн Монгол. Нэвтрүүлгийн ивент тэгч энд хөгжүүлж үлдээ. Empire Lounge and Bar. Нэвтрүүлгийн ивент тэгч гараас гэрээс хишиг карго. Би анх Солонгост ирэхэд чинь одоо юу вэ? 2000 онд ирж Монгол таам гэж байна. Тоглолтоор ирж. Тэгээ тоглолтоор ирж ирсэн. Тэгвэл тэр үеийн тоглолтын зар чи одоо яах вэ? Энэ төлөв маань аах вэ? Гэхдээ энд гэж Монгол таам гэж байхгүй юм чинь. Тийм үү? Facebook гэж байхгүй шүү яадаг гэсэн. Гэхдээ тэгэл нөгөө ганц хоёр нэг хоолны газруудтай. Тэгээд нөгөө монголчууд ч нөгөө амьдтайгаа холбоотой. Тэгэл нөгөө хоолны газрууд дээр л нөгөө юунууд яана. Баската наажаа. Тэгээд нөгөө уцаар хоорондоо ингээд тэр ирж энэ ирж ингээд тэгж ярьдаг байсан юм шиг байгаа юм. Жохоо могож байгаа. Би өөрөө жохоо могож байгаагүй оролцож ирж учраас тэгээд энэ онцлос Монгол надад зааж өгч ирсэн байхгүй юу? Түндэ мань үндүнжэн дэхо мотель гэдэг. Тэгээд таксины жаалаа шилээрэгтэн. Тэр нь яг Монгол гаригаараа бичээвал одоо нэг мэйбс байхгүй тий. Ямар юу ч байхгүй шүү. Тэгэл таксины жаалааштай хэлээ нөгөөт нь авчирал энэ хавж ойрхон ирээд нэг мотель гэдэг. Тэн дээр Монгол тэнд нь аяанда монголчууд гэж байна. Тэгээд ингээл өстө бэхтүү. Хүүг юу вэ гэд. Тэгээд ядж байгаа чинь нэг тав гагсан бүтсэн таарлуу яалаа. 20 жилийн өмнө юм болж байгаа ч тий. Тийм 20 хэдэн жил юм юм. Юу лээ? Тий 2025 жил юм. Бас одоо хахад за ингээ. Одоо бидний үеэс хоошоо бол ер нь одоо ингээл таны дууг бол одоо за Элия ботхонууд те ингээл мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо анхны одоо үүсэлтэй дуулаачийн ангийг одоо танай анги бол одоо хамгийн сүр дүүлэнтэй анги байсан гэж сонсчихлаа. Манай одоо жүжигч гавьт одон жимгчийн анги ч одоо ингээл золбоотах мах ууханы Батбаатар ах гэх баахан гавьтуудыг дөрөөдөг байхгүй. Тэгсэн чинь танай анги бол ер нь цуутай анги шүү. Танай анги одоо дуулаачаар тэр түүхээс тийм дуулаач анги манайх ч их онцлогтой байсан. Тэр үед нөгөө нэг эстрадын анги нөгөө уртын дууны анги гэдэг нь одоо байхгүй анх ороход ингэ салаалтгүй байсан. Тийм соёл урлагийн дээд сургууль байсан л да тухайн үед нөгөө багшийн дээдээс нөгөө факультет маань ингээд анх нөгөө салсан. Тэгээд соёл урлагийн дээд сургуулиуд өнгөж байгуулагдаад бас тэр чинь жигдэртэл бас нэг тодорхой аливаа үйл ажиллагаа чинь нэг жигдэрдэг дээ. Төрийн ч байна уу одоо улсын ч байна уу хувийн ч байна уу. Тэгээд яг жигдэрэл явж байхдаа тэр үед нөгөө эстрадын анги ч юм уу тус тусдан тийм юу нэг байхгүй байсан. Бүгд өөрийн дуулаачийн ангид орсон. Одоо манай 100-ны мандаа саран туяа байна пop. За тэгэл сараа гэж одоо өөрийн айрыг дуулаач одоо зогсож ирсэн шүү дээ. Тэр нь одоо тэр болгон хүмүүсүүд жишээ нь мэдэхгүй шүү дээ. Тэгэл яг малчгүй мэрэгжлийнхаа вокалыг тавьдаг. За тэгэл мэрэгжлийн сонгодог бүтээлүүдэд дуулна. Тийм ээ. Тэгээд бүх одоо хичээлүүд нь адилхан номжормоор орно. Тэгэл гараал
Манай чинь одоо pop дуулаад дуртай чиглэлээр явчихж байгаа байхгүй. Тэгээд За хин байна. тэгээ яг манай чинь Та царай хаач явах. Ордгоо тийм юу. За За би гэж эхлэхгүй. За. Тэгвэл нөгөө Моцарт байхгүй бол Бетховен төрөхгүй Бетховен байхгүй би байхгүй гэж тэр шиг нэг саагдаг юм шиг болно шүү дээ. Тэгэхээр яг манай чинь нөгөө сарам тоё байж байгаа юм. За манай алтан цэцэг байж байгаа. Гавьят. За тэгээд харшийн баасан дорж байна. Баска танаа гэвэл Баска байж байгаа. За. За тэгээ манай ширмэн тоё байгаа. Уртын дуучин. Уртын дуучин. За тэгээ Бас гавьят те. Гавьят ба. Бям жаргал гэдэг уртын дуучин төмөө гэж болгын. Одоо Францд байгаа манай Мегмар сүрэн гэдэг Үршүний одоос асуугаанда гэдэг. За манай сая өчтөрхөн битүүр холбогдсон л да бас. Тэгээд манай мега байж Илкондрын жагаа байгаа. Таваас амар нэг. Тэгээд би вэ. Манай Алтан уяа гэдэг одоо хөгжмийн зохиолч. Биш Алтан уяа гэдэг одоо Баян Монгол чуулгад дуулдаг байсан. Балгаар байж байгаад манай дээр чинь бидэртэй хамт өгсөн. Манай Алтан уяа маань Аягийн чинээ жаахан чөлөө. Миний ч анх дуусан байхгүй юу? Одоо цонх мох гэдэг гой дуунуудтай л да. Нутгийн чөлөөний. Тэгээ нутгийн чөлөө. За тэгээд өөр чинь манай чинь Бямжав гэж байна. Одоо манайхан бол хазан л гэдэг юм да мөнхийн залуу хайр маар гэдэг дуунуудыг дуулдаг байсан. Оо тий. Мөнхийн залуу миний хайр. Яг төвшөндөөс анх дууссан. Дэндүү даа. Тэгээ тэр байна. За тэгээд одоо чи жоо яг англи нэг магчаад бороо дараа байсан дээ. Яагаад тэгээд бас манай гавьят дөөрийн театрын гоцлол дуучин. Эрдэнэ манай тэгээд үнэн заяагаад үнэхүү гавьятын төрсөн дүү байж байгаа. Замаг анги байсан байна танах. Амар манайчтай амар штэ. Уран мандах төмөр замын дуужгийн шуулгын дуучин байна. За ерөн дэвтэй яг миний уран бүтээлч анх би төмөр замын дуужгийн шуулгад дуучнаар анх орсон юм. Төгсөөд үү? Уу оюутан багтаа. Тэр үед нэг давхар ажил хийх юм уу халтуур хийх 20-т нууцаа хоолоогоож бүрэн гүйцэд тань суулгаагаа чи давхар ингээд маниардах гадуур дуулах дургу чи зөвхөн одоо урд хичээлээ хий та ингэх ёстой над хоолооч эдгэрний тийм буруу зургийн дуулахгүй гэдэг. Ягаад зүгэж одыг өвчтөр өгдөг тийм алиж нь од болчих юм. Манай чинь төлөвлөгөө од байж байгаа. Дагаад од болох юм болоод тасгээ гүйчж бол Төмөр замын чуулгад одоо талигаач Баатар жав гэж одоо удирдаач урлагийн Баатар жав багш маань одоо андуудын жуулгаа тий. Одоо андуудын тэнд үүдэг. Өмнө шүү дээ төмөр соёлоо ордоо. Тийм тэр чинь төмөр замын дуужийн чуулгад дөнгөж уусчихсан байжсэн. Тэгээ тэнд би анх 93 онд нэг дууны уралдаанд ороод бас нэлээд гайгүй амжилт үзүүлээд томцуулын хараан төртөхгүй юу. Тэр үед одоо манай энэ долгор ардын жүжигчин мэдэр чинь яг нэрч авах гэсэн бохоо дашвилж юмж өнө бол манай томцуул тэднийтэйгээ уралдаад тэднийг хойш нь хийгээд дээшээ цойлохгүй. Тэгээ нөө залуу хүн гараад ихээр хүмүүсүүд чинь ингээд нэг шогдсон шүү. Энэ юун залуу. Оо яач юу ийч юу гэдэг тэр үед бас жоохон нэг тайзан дээр бас нэг зэрэглийг татах нэг симпат гэдэг юм да та бүхэн мэдэх байх. Зэрэглийг татах. Тийм нэг өвдөс байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэрүүгээр нэг үний юм амсоо гэж яддаг тий. Тийм чанар гэж яддаг тий. Тийм зэрэглийг симпат. За тэгээд тэр л нэг жоохон бас уран бүтээлч томцуулалтаа нэг өрч юм аа. Тэгээ намайг бүр урилгаар төмөр замын дуужгийн чуулгад дуучнаар оруулсан. Тэгээд миний хамгийн одоо хайртай байгууллага бол төмөр замын дуужгийн чуулга. Тэнд бол би ардын дуу дуулдаг байсан, нийтийн дуу дуулдаг байсан. Жанжин малгайгаа өмсөд, дээлээ өмсөд, өдгөө өмсөд тэгэл гарч ирээд их сонирн онцлогтой байсан концерт нөгөө шинэ уран бүтээлчдийг орохоор нөгөө хуучжуулна нөгөө нэг шинийг эхэлж концерт нөгөө дараах програмд гаргана шүү дээ. Халаалтанд гадаг. Тэнгууд нь 3 жил ирээд би халаалтанд гарч байгаа байхгүй. Сүүлдээ бүр бохонд нь үстэй. Тэг сүүлдээ аргыг болоод хуучжуулна нөгөө нэг байшруу тавьчихгүй шүү. Тэнгууд аргыг олонгуудаа эхэлж гарахтаа яаж би дахиулах вэ гэдэг арга бодсон юм байна. Тэг хамгийн нөгөө гарч ирэхдээ би дахиулт өгсөн шүү. Концерт өгөхөд дахиулна гэж боддог баг гайхуулсан шүү дээ. Тэнгууд нь нөгөө чинь тэр хуучин чинь дандаа ингээд зарлал тэрний өгжим энэний өгжим гэдэг тэгэл ингээд ёслол тэгэл дуулдаг байлаа шүү дээ. Тэнгууд нь шууд эхлэнгууд нь шууд микроно бариад за ингээд тавхан тэгээд өөрийгөө танилцуулаад тэрний өгжим ийм удаа тэнд байгаа үзэсгэлэнтэй бүсгүүд гэдэг ч юм уу. Ардын дууд уулгаж байгаа юм тийм юм. Тийм болж байгаа. Тэгээд тэр чинь яг албасны том концерт нь бол тэгэхгүй. Энэ тэнд одоо нэг одоо манайхач өдөө орон нутгаар тоглож явах үедээ бол гих мэтийн тийм үе дээр өөрийгөө үзэж үзээд
тэгэл жоохон уужаад дахиулдаг болоод дахиулдаг дуучтай урагшаа оруулъя. Тэр үед хамгийн үднээр дуулдаг хаадаг бол. Авиасынхаа юугаар хойшоо орсон юм да. гэдэг шиг. Одоо тэгээ анхны таныг од болгож тий. Би нэг ийм бас түүхэд өгөхгүй. Гандлага ахтай, байцтай ахтай манай хоёр тоглолтоор яваад ийшээ дархан эрдэнэ төгсгөл гэж явж. Би хөтлөгчөөр нь явдаг гэсэн. Хоёр ах чинь ёо. Царайлгууд. Дандаа царайлгууд тий. Дандаа ийм хайрын дуунуудтай. Тэгэл байх чинь энэ хоёр чинь амар байсан юм чинь. Тэгэхэд бол тэр бол миний оюутан болж байгаа үе гэдэг чинь бас нэлээ хойшоог байхгүй. Тэгэхэд анхны дуу гараад анхны од болж исэн тэр үе оюутан байхаас төгсчөөд анхны уран бүтээлүүд яг хийдэрч эхэлчихсэн дөө. Ер нь бол яг төгсөөлтөө төгснөөс хойш. Манайхан чинь яг тэр үед би айгүй гоё түрүүн хэллээ шүү дээ. Боломжуудыг их алдсан гэдэг. Их гоё дуунуудыг би ер нь хөгжмийн зохиолчдоос авч ирсэн юм. Одоо энэ олон төрчихсөн уран бүтээл өчгсөн цагаанууд зөндөө би байдаг хүмүүсүүд олчихсон. Одоо би жишээ нэг өөрөө дуулангуудаа тэр үед нь сагаж гүйж жоохон ингэж явж өнгөрч. Шууд ирж шугамын хараад яваар нэг гадаа явгоот. Тэрийг сонсгож гинзүү фянцдаг байлаа. Зурагтаа гарах боломж байхгүй. Тэгээд алтан фонтонд орчин тэрийг очиж ингээл хэдэн цаг яван шүүгт нь очиж сонсдог. Тэгэл тэрэн дээр жоохон сагаж идэл хажууд бас нэг уран бүтээлч найз нөхөд оюутан ч гэдэг юм уу. Ингээл тэр дууг аваад ингээл би байхгүй юм чинь дуудахт нь очихгүй. Тэнгууд нөгөө хүн чинь дуулаач юм уу. Гэх мэтийн сайхан боломжуудыг зөндөө алдсан. Тэгтээ азар миний хөгжмийн онол, гармон, фольклор, сонсголын багш галхуу гэж таавах мэдэнтэй дөрвөн үлрэл хоёр хамраа. Тэ цэцгэн зүрл миний дуулдаг, мөрөөдлийн дуу гэх мэт олон сайхан бүтээлээрээ Монголын ард түмэнд хөндлөгдсөн тийм мундаг багш маань байсан. Тэр маань багш маань надад загсан. За миний хөө бурхан болохынхоо өмнө шүү. Тэгээд за миний хөө багшийнхаа дуу дуулна шүү гэж. Яг өөрийн хийт гарч ирэхлэг багтай таны. Тий. Тэгээд багшийнхаа захиасыг биелүүлсэн ийм л зүйл болсон доо. Тэгээд тэр багшийнхаа захиасыг биелүүлээд дуулаад тэгээд цэцгэн зүрэл дууг нь дууснаар тэгээ Монголынхаа анхны хийт бол цэцгэн зүрлэлээр төгсөн. Тэр чинь их гоё онгоцтой болж ирсэн шүү дээ. Анх нөгөө клипийг хийчихэд тэгээд нэг клипнийхээ нөгөө хувцастай. Тэгэл нөгөө зургатаар ингээл нүдлээ те. За эхний 1 сар нүдлээ, 2 сар нүдлээ. Хүн таньдаг вэ? Танигдах гал. Хүн танихгүй би өөр овцтой гарч хүн яг. Дуун яваад идэг ингээл зургатаар байна. Тэгэхээр нөгөө өөрийнхөө нөгөө клип өмсөн хувцас чинь өмсөөл намирлаа. Тэр чинь биш дээ гэдэг. Нөгөө задгаа ингээд таньсан яваад энэ томцсон бич ахтаа. Усаад таньдгүй 2 сар хэвтэ явж байгаа. Нэг 2 охин ажиг ингээл зөрөхтэй үүш. Энэ нөгөө нэг дуулдаг залуу. За тэгээл. За одоо би үрдээ. Одоо нөгөө манай манай жагагийн бас нэг гоё нэг юу биэлтэй. Тайлгааж нэг Элкондор энэ жагагийн. Элкондор хамтлан 95 он тоглож игээр. Тэр үед ерөнхийлөгч хэмжүүлээ да. Тэгэл ерөнхийлөгч нэр баг мандилуу очроод нь болов. За тэгэл тэд нэр соёлын төвөө өргөнд дэр ингээл тоглолт игээд будаа болголоо. Хоёр өсгөөгээл. Тий, тэгэл хөшиг хаагдаал нөгөө зэрэг нэг хаадан штэ. Тэгэл дотор байгаа осол бүгд гоё боллоо моллоо тоглолт би завлаа. Тэг чи манай жагаа тэнд байж. Би чи нөгөө тоглолтын дээр нэг найз зэмжээ оччихсон. Баяжгаж хамтдаа. Тэгсэн жил хөшиг хаагдлаа манай он тэнд сонин ингээд зогсоод байна шүү. Доош тонгоо бид нар гайхаад жагаа зүгээр үгээ гүйж зүгээр миний гэж. Ингээд аваад болт юм байж. Өнөөдөр л одоосон юм байна. Манайс тэгээд хүн таних хаваас гэдэг шиг. Манай батаагч тэгээд нэгс тээ. Зүрхч батаах. Танайд гадуур явахаар мэдээдээ. За ахын хоол өрлөө. Сайхан халуун дээр нь хоол идчихээ тэгээ хоолны араас үргэлжлүүлээд идэх. Аах юм асуу. За тэгээ сайхан Empire Europe энэ ч юу лээ? Спагеттига та идээд гүрэн Монголынхаа Монгол хоолноосоо идээд тэгээд хоолны араас бүгд эргээд уулзъя. За. Нэвтрүүлгийн ивент тэгч хоолноос эхэлдэг аяг гүрэн Монгол. Нэвтрүүлгийн ивент тэгч энд хөгжиж үлдээ. Empire Lounge and Bar. Нэвтрүүлгийн ивент тэгч гараас гэрээс илт хижиг тааргоо. За, өрийн төрөсний влог үргэлжилсээр байна. Тэгээд ер нь Европ бол Монгол бол таалагдав. Европ бол манай Empire-ийн
Монгол хоол нь манай гүрэн Монголынх. Сайхан хоол идлээ. Тэглээ. Саяны спагетти би ер нь спагетти паста маягийн хоол бас их дуртай. Ер нь яг хөө зүгээр хүмүүс чинь гэртээ дандаа л Монгол хоол үндэсний хоол хийж байгаа шүү дээ. Гадуур гарангууд л тэгээ жоохон тийм идэж үзээгүй юм одоо гадуур бас үзүүл гоё гэж би боддог шүү дээ. Тэгэхээр одоо эдний эмпайрийн юу болоо надад айгүй таа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгээр хамтран ажиллаж байгаа манай бас Хишиг Карго, Хишиг Трейд компани Хишиг Карго байж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ өрийн дотор влог, ийм гоё влог хийж байгаа дүүнэртэйгээ хамтран ажиллахгүй яах вэ? Дэмжилгүй яах вэ? Гэт ингээд энэ хоёр одоо хоолны газар лаунж маань тэгээ Хишиг Каргогийн хамт олон маань ингээд орж байгаа. Тэгээ Монгол руугаа бөгөөд за яг эндээсээ дэлхийн 65 орн руу 56 орн руу тэгээд албан ёсны эрхтэйгээр ингээд бүх каргог явуулдаг ийм одоо гоё карго болж байгаа. Одоо юу гэдгийг цөөхөн одоо яг албан ёсны эрхтэй цөөхөн үйл ажиллагаа болдог каргонуудын нэг нь. Тэгээд доктор суурьшилтай 18 оноос хойш хийж байгаа одоо ийм карго байд. Ер нь ийм байд юм. Энд дээрээ бид нэг монголчуудтайгаа бас хамтарч ажиллаад монголчуудыгаа одоо ингээд Монгол таунд байгаа энэ хүмүүс чинь бас бидрийг уриалаад энэ хавийнхаа монголчуудыг уриалаад манай киног үзээрэй энэ төр гэдэг. Одоо өнөөдөр энэ өрийн төслийг хийх одоо энэ анхны одоо ийм сэтэл одоо олон улсад слогс хийж байгаа анхны дугаарыг одоо энэ хийх санааг бол ер нь одоо энэ Хишиг Каргоны манай ганаа ах маань ер нь зохион байгуулсан. Тэгээ энэ хавийнхаа улсуудыг уриалж за тэгээ манай энэ гүрэн Монголынхаа эмпайрынхаа бас одоо сэтгэл санаа нэгтэйгээр орж ирж байгаа дугаар орсон. За тэгээ зочдоор гандлага ах маань байж байна. За тэгээ яриад байгаа үргэлжлүүлээ хаа. Та одоо ингээд тухайн үед одоо ингээд тоглолт Монголд одоо анхны дуу ингээд гараад эхэлж шүү дээ. Тэгээ одоо 90-ад оны үе одоо хамтлагууд та бол одоо марш хамтлагтай байсан. Тий яг марш бол сүүлд нь л дээ. Амьд хөгжмийн хамтлаг. Ер нь яг зүгээр би бусад дуучнаасаа нэг давуу тал гэх юм уу нэг онцлогтой ч юм уу азтай ч гэх юм уу нэг тийм надад нэг юм ховд тавилан тохиолсон юм байна. Би одоо ингээд хөгжмийн бүх төрлийн одоо заставуудтай гэж хэлээ да. Одоо дууж үтсэн байна. Энд очиж одоо чинь үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ардын хөгжимтэй. За симфони оркестртэй, эстрад симжаазтай, амьд хөгжимтэй. Одоо амьд хөгжмийн хамтлагтай, фонограмтай гэх бүх төрлөөр нь дуулсан дууч ер нь бол тун ховор шүү. Зүгээр ганц нэг үтсэн өнтер гэдэг ингээд тохиолдлууд байгаа болохоос би чинь бүр ингээд тууштай тийм ээ. Одоо доор хаяал одоо жишээ төмөр замын шуургатай ардын хөгжимтэй би 5 жил одоо дуулсан байх жишээ нэ тийм ээ. За тэгэл одоо амьд хөгжимтэй гэдээ бас нэг хэдэн жил үүдг юм. Ингээл яриад байгаа юм да. Симфони оркестртаа би их дуулаагүй ч гэсэн гэхдээ л бас тодорхой хэмжээнд бас уралдаан тэмцээнүүдэд дуулсан янз янзаар томоохон арга хэмжээнүүд одоо филармони оркестрттай, дуурийн оркестрттай, дуурийн театрт би өөрөө ажиллажсэн. Дуурийн театрт ажиллажсэн гэснээс би ч олон газараар орж гарч ирсэн шүү дээ. Дандаа нөгөө факт гаргана. Хэлийн зэргийн бас сүйд бас дарга байлаа тийм. Яг цэргийн дууж ирсэн шуулгоо дараагаар сүйд ажилласан л да. За тэр нь ажиллаж байхад бас их гоё ховь тохиолдол гарсан. Тэр нь юу гэхээр цэргийн дуужийн чуулгынхаа бас нэг онцлогч юм уу бас таавханд бас хэлбэл бас үзэгчд сонирн байх болов уу. Цэргийн дуужийн эрдэмтэн чуулга бол ийм бүтэц зохион байгуулалтын хувьд их онцлогтой байгууллага. Нэг талаасаа цэргийн байгууллага, нөгөө талаасаа мөрдөс зүүсэн академик юм театр чуулга байхгүй юу. Мэргэжлийн уран бүтээлчд дурсан урлагийн байгууллага бөгөөд цэргийн бүтэц зохион байгуулалттай. Ийм одоо цэргийн дүүрэн юм. Ийм тэгэхээр нэгсэндээ тэнд байгаа цэргийн дуужийн чуулга буюу цэргийн одоо чуулгууд бол бүгдээрээ арай илүү ачаалал авдаг ийм онцлогтой төрлийн тусгай байгууллага баггүй юу. Тэгээд энэ байгууллагын одоо байгууллагыг удирдах юм одоо завшаан олдож ахлах овчоор болож 211 өдөртөн зохион байгуулаж бүрдсэн. Тэгээд олон сайхан уран бүтээлчтэйгээ хамт сайхан бүтээлүүдийг томоохон арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Тухайн үед бол одоо Монгол улсад АСЕМ, АПЕК, за чөлөөлөлттэй юу эх орны авгаг ялтын 70 жил гэх асар том арга хэмжээнүүдэд олон улсын одоо энэ том дэлхийн хэмжээний том уулзалтууд зохион байгуулахад манай байгууллага яг нэг соёлыг бол одоо цөмөн болж орж ирсэн. Ер нь бол төрийн байгууллага, төрийн наадам, төрийн концептийн цөм бол ер нь манай цэргийн дуужийн эрдэмтэн чуулга байдаг. Тэр утгаараа одоо манай байгууллага Монгол улсынхаа уран бүтээлч урлагийн байгууллагад жин дарна. Ер нь дөрвөн л одоо эрдмийн одоо академик одоо байгууллага байдаг шүү дээ. 5 хувь мэдж байгаа. Тэрний нэг
За яг хөө тэгээд тэн дотор би нэг өөрсдөө ажиллаж байхдаа бол өөрсдөө хийсэн. Яг энэ бол цэргийн байгууллагаас илүү урлагийн юм чуулга шүү дээ. Нэглэлийн уран бүтээлч дээр бүрдсэн баг толон бол урлаг нэг нэг байна. Цэргийн дүрмжин бол хоёрт байна гэдэг юм. Яг урд нь болон одоо багаар удирдлагууд бол би ингээ анзаарж байхад цэргийн одоо талаа жоох угшаа байна гэдэг юм байна да гэж анзаараад байна. Би бол яг уран бүтээлч учраас уран бүтээлийнхаа урлагийн байгууллага академик гэдэг одоо агуулга барьж явсан. Дээрээс нь намайг ажиллаж байхад одоо энэ хурдад дуулдаг хурдын дуунуудыг дуулаад дашнам гэж. Дашнамыг би анх voice нь voice тий. Дашнамыг би анх уртын дуучнаар авч илаа. ажилд авахтаа. Тий, ажилд авч ирсэн бохгүй юу. За өөрөө гой хөөрхөн хөдөлгчдөг манай дашнам чиг мамдаг авьяаст штэ. Бас хувилбар сайтай. Тэгээ би тэр болгоны өөрөө шалгаж авч ирсэн. За дашнам байна. Болдормоо байна тий. Болдормоо байна. Болдормоо чиг өмнөөс. Тэгтээ би тэрийг юу яасан? Арай өөр төвшөнд бас юу яасан? Тайлбарыг нийлээ. Төвшөнд бас дуулуулсан. Юу н цогсогмаа гэдэг нэг бас дуулсан. Дембэгийн тий. Тэгээд оюу гэдэг бас одоо гоё дуулаад байгаа. Оюу бас Оюу бас гэрийгээр авч ирсэн. зэрэг дуулжтэйсэн үү тий. Гэрийгээр авч дуулж ирсэн. Recon гэдэг амжилт хэмжээ хамтлаг. Тэрийг дуулжтай бас авч ирсэн. Тэгээд яг нэгсэн доо манайх чинь ингээд босод бүх бүрэлдэхүүн бүжгийн хамт олон юуны найрал дууны анги Хөгжим байна. за хөгжим анги ингээ байж хас гадна бас чинь ста симфони жаз хөгжим байгаа шүү дээ. Тэнгууд ста симфони жаз одоо найр хөгжим оркестр байх. Тэрний хажууд анд хөгжмийн хамтлагтаа тэгээд нөгөө хэдийхээ дуулдаг сайн хэдийхээ дуулдаг нэг стата болоод тэгээд бас өөр ийш чинь уран бүтээл одоо жишээ нь өдөө орон нутгаар одоо цэргийн анги нэгтлүүдд одоо явах ч юм уу батлан хамгаалах зөвшөөрлөгчнийгээ танилцуулах ийм сурчлах үйл ажиллагаа гэх юм бол заавал бие бүрэлдэхүүн зохицоор явахгүй босоо анд хөгжмийн хамтлагийг одоо нөгөө уран бүтээлчдээ явуулах ч гэдэг ч юм уу. Ийм хүм маягаар зохион байгуулалтанд оруулаад дээрээс нь Армийн театр гэж манайх дэх үед байсан. Тий, армийн театр. Гар үеийнээс шүү дээ. Тэгээд яг хөө зүгээр армийн театр гэж дэх үедээ байсан. Тэгээд тэрийг би бий болгоё гэдэг өөрийнхөө байгууллагын орлогч дарга буюу одоо ерөнхий найруулагчаар Чин Дөржин ган хоёр бодлогын зөвлөлтөм. Одоо ахыгаа урьж авчираад тэгээ хоёулаа ярьж байгаад ер нь энэ драмын театрт өрсөлдөх хэмжээний түвшний Драматай бол. Тий одоо босод одоо 21 аймгийн одоо хөгжим драмын театр гэж онцлогдоо нэрлэгдэх шүү дээ. Тэр дотор чинь эдийн жүжиг юу тавж байгаа ч гэсэн яг мэрэгжлийн жүжигчдийг нь аваад нэг ийм застаатай хэвлээ жүжиг тавьбал яасан гэдэг найруулагчтайгаа хоорондоо ярилцаад тэгээд 10 жүжигчдийг бас ингээ аваад салжуулах төвшөнд үгээд тэр чинь бол оронтой чинь бас байхгүй тэгээд зохицуулт хийн шүү дээ. Бас байгууллагууд ирж байгаа юм чинь бас нэг цаана бас нэг юм эвиг олно. Тэгээд нэг жүжиг тавьсан. Яг тэр жүжиг тавьж явах өмнөхөн манай найруулагч болно болсон л доо. Гэхдээ яг түүнийг үргэлжлүүлээд манай жүжигч өндөр түвшин маань түвшин маань үргэлжлүүлэн жүжигийг тавьсан л да. Тэгээ маш том амжилттай болсон. Тэгээд бид нэг цаашдаа бас хажуудаа армийн театрыг бас нэг бий болгоч таа гэсэн юм өсмөрлөлтөө би ч том амбицтай явжсан баг. Тийм байна. Ер нь бол зөвхөн одоо дуу хөгжим бүжиг гэхээс гадна бас драмын бүлэг одоо юутай жүжигчтэй том жигхэн академик гэдэг утгыг харуулъя гэж утсан. Тэгээд даанч тодорхой хугацаанд бол манай чинь улс төр ороод ингээд гаргацдаг штэ. Тэгээд улс төр юм ороод тэгээд одоо тэр доор байгаа албан тушаалтан хөдөлгөж штэ. Тэгээд манай Монголын одоо улс төр бох хэдий бохор байгаа гэдэг энэ жижигхэн зүйлээс нь харж байгаа. За ингээд улс төр орох гоо. За одоо ингэж тахаа. Одоо ингэдэг байхгүй. Манай одоо чи дараа мангийнхан энэ төр хоорондоо ингээд одоо аглуу ах энэ төрийн үе, дээшигээ одоо оноо ах маха. Одоо талгаш амби ах энэ төрийн үе. Одоо хоорондоо ингэж ярьдаг байсан байхгүй. Монголдоо тий одоо анхны фантомом юу байгуулъя. Тий дэлхийд байхгүй юм хий. Энэ төр гэж одоо ингэж бие бинийгээ одоо сумалж тий. Одоо ингэж одоо хошуурлагын театрт өөрсдийн гэсэн хамтлагийг байгуулъя. Ингэж явж байгаа л одоо чи ган очрах гэсэн би дэлхийд байхгүй хөдөлгөөн тавина гэл ингэж одоо бие бинийгээ тэгжил одоо хөгөлдөг. Тэр үе чи YouTube байхгүй тий ингээл бүх юм хомос байсан. Тэгвэл рок попийнхны тухайн үеийн одоо хамтлагууд үүсгэн байгуулагчсан хамтлагууд одоо танай анги харш марш одоо тий бид нар одоо ямар шүү байв. Тэр үеийг бас гоё хөгжилтэй гоё дурсамж идрээс. Яг зүгээр харших юм бол харшууд мэдээж надаас дээшээ. Насны хувьд бид нар анги манай васка бид нар чинь анги болохоор анги хөглөөлөөр явж штэ. Харшвал бүр 80-ад оны дунд үеэс эхлээд л ингээд Зундар гэж нэг том хөгжмийн зохиолч
одоо байсан. Тэр Жуди гэдэг хүн л одоо Жуди тийм Жуди хотод нөлөөтэй тийм одоо ах байсан да. Тэр зах зугаас нь бид нар мэдэн доош дүүнийг бол бүгд мэдхгүй. Харшийнхан бол 80-аад оны дундаас хойш одоо анх бий болсон. Саяхан хамтлагийн ахлагч нь болор гэдэг одоо манай фадер хэлжтэй жоохон хожааг харшийн тухайлаар ярилцсан. Ер нь бол яг биднийг яг 90-ад онд авчирсан тэр олон хамтлаг очдоо би бүгдийг л найз яг нэг үеийн одоо манай харшийнхан байна, болор хамтлаг байна. Болорын цэрэндээ одоо Америкт байгаа шүү дээ. Айзам. За айзам 2, айзам 1 нь биш. Айзам 2 мөнх 2 одоо манай талгаж жагаагаа сая силиконд. За тэгээд номингийн төгсөө миний дотны найз ганц төгсөө. Уучлаарай хайрт минь. Энэ дугаараа би шүү дээ. За тэгээ одоо манай цэцгийн бат бол за бурхан зөргөө гэдэг одоо бурхан чамаа энэ ч одоо 20-р зууны шилдэг шүлдэг шүү. Амар гоё. Аав нь одоо Оросоо тухайн зөв толгойд улсаас урсаж байгаад охин болоод залуугаараа тэгээ аавд зориулсан дуу байхгүй юу. Тэгээ манай ардлын байд микрийн салуу. За тэгээ микр гэсэн манай микр чинь одоо бас олон сайн. Юу шүү микрээс. За тэгээд одоо манай 8 цастын бацх гэдэг одоо манай микр чинь хамтлаг шүү дээ. За тэгээд өөр хамтлаг мартчихгүй дээ яа гэвэл. Тэгээ нөгөө гомжоо титэм хамтлаг байна. Одоо яа титэм болцгоо жинхэнэ амар өс тээ. Хон хамтлаг одоо жинхэнэ ураасан. Онхын ах нар байна одоо жинхэнэ салхийг эргүүлсэн одоо хамтлаг шүү дээ. Байстаа нөгөө солист бас тий. Тэгээ байцтай болохоор арай 90 оног жоохон авахантай. Гэхдээ жинхэнэ тухайн үед бол жинхэнэ супер од нь бол байцтай байсан шүү. Ер нь жигсэн байсан шүү. Амар байсан шүү. Одоо байцтай байцтай бидний нэг супер гоё одоо тоглолтын нэг юм алтуурн жавсан нэг түүх байдгийг. За тэгээ байцтай од болцсон. Тэгээд манай алтан цэцэг дуучин наран би одоо энэ жагаа хэлкондрын. За бид тав ингээ малайхаа тоглолтоор явдаг байхгүй. За тэгээд би тэгэхээр төмөр замын дуу чинь шууд ардын дуучин байсан. Тэгээд мэдээж ардын дуу юм чинь би чинь нэг гонжирх юм шиг намайг дуулуулахгүй нөгөө дөрөв чинь концерт тавьж байгаа. Би чинь билет төсөлөгч. Яаж яагаад ингээ яг өмнө хөдөн жоохон ингэж явж байгаа нүдэндээ тавиулсан ингээ. Хонхоо хар шил боссон. Тэр үл хар шилтэй байгаа юм байна. Тэгээ хар шилтэй ингээ билетээ тасаллаа. Тэгсэн чинь бихтүү. Жигрэтлэн ста тэр үчин бас горк гэдэг чинь утгаараа байлаа шүү дээ. Үзэг амар чихтэйхэн борос та харьцаа юмс бол ер нь хөдөө орон түмбэр хэцүү. Тэгээд нөгөө чинь өөр хэд өнгөж одоо нөгөө олонний танд болцоогоол ганц нэг нь тэгэл ганц нэгхэн дуутай концерт нь гэсэн чинь юусэн 10 дуу байгаа юм чи. Нөгөө болов чи 10 дуугаар хэжигдэл дуулаа нөгөө муу рок бох залууч шуугаад бодоо олгож шүү. Тэгээ номер татсан. Яг хөө гэсэн би өнөө билет талтсан гана миний өгсөн ч гэдэг. Юу яриад би чи билет тасалсан те хүн болгоо орж намайг харж байгаа шүү дээ билет залгаж ойлгоцсон. Тийм байхгүй миний өгсөн чи одоо наад концерт болохоо байлаа гэдэг дондор чи нөгөөдөл чи орж намайг дууд. Тэгэл гараад дууллаа. Тэгэл нөгөө ч дуу хөтлөгчтэй яхан би чи нөгөө юу байгаа дандаа ардын нийтийн дуу. Тэгэл нөгөө төгөлдөр уурандаа манай жагаа гараад тийм төгөлдөр уртаа татчих авч байгаа л налган тайзан дээр. Нэг ардын дуурлаа. За ганц дуулдаг самрын уран толгойг за миний чинь фам очоор шүү гэж байгаа. Ууслаа. Тэгс чи нөгөө амар дөрөгч байсан зэрэлж уурлаад юу тэгээд доор эс юм хоо мануу мөрөөс айл самлаа шидэг ба би чи бултаар нөгөө гоосаамрээ тэгээд дээрээс нь гол нөгөөдөө чи хэрвээ чи дуулахгүй бол одоо мөнгө хуваахгүй шүү гэж байна. Тэгээд мөнгө хувааж авахын тулд тэгээд яаж дуулж байгаа. Тэгээд хоёр дахь дуу нөгөө хэний завхны бацаг дөнгөж од болж ирсэн манай бацаг. Надаа дуутнаар зогсоо. Тэгээд яаж өгдөгөө доо. За хоёр дуугаа нэг бүтэн дуулж юу аав шүү дээ. Мөнгө авах шүү дээ. Тэгээд тэр чинь сонжиж заваа ууч тэгээд концерт надад уус. Тэр бол ер нь бол бас одоо дан амир үүд шүү дээ. Тэг застав. Тухайн үед гүйцэд одлоогоо. Тий. Дөнгөж нэг ганц нэг дуунууд хийтэрсэн л үеэс үү. Тий яг байгаа. Манай байжтай танигдсан жагаа дуун галтсан. Тэгээд харан алтандаа хоёр болоод явгаа. Айдууны жигүүр мөрөм юмд орцоод ирчихсэн. Ер нь бол уралдаануудад бас юу яачихсан нэлээд ороод түрээд гараад ирчихсэн яг рок pop юм болон хөгжмийн ертөнцийн бол ерөөсөө мэддэг болчихсон байсан л та. Нарыг стэл дараа мангаас та хэдтэй нийлэл явж идэг гэсэн үү? Тийм үгүй наран чи өөрөө ер нь дараа юу эди дараа мангаа төгсөн ч гэсэн ер нь дуулах
одоо нөө дуургуул явцсан шүү дээ. Тэгээ өөрөө ч бас чадвартай хоолойтой хүн чинь тэгэл аль сонголтоо ярих үү гэдэг тэр үний сонголт. Тэгээ хоолоо бол бас мундагчтай ярих. Мундаг. За одоо бас нэг юм байна хаа. Элия гэж домогт дуу шүү дээ. Монголын ард түмэн одоо бүгд л мэдэх бах тий. Энэ дууны Элия нь яг хин юм бэ? Одоо тэр өнсгийг тайлаач. Тэр гадаад эмэгтэйгээ одоо Гэхдээ ер нь энэ Элия гэдэг дуу чинь нэг юм багхгүй. Монгол улсад анх хятад дууны уралдаан хамгийн анх зохион байгуулагдаад. За. Тэгээ хятадын элчин сайдын яамнаас зохион байгуулж байна гэдэг. Тэгээд манай найз нар хятад сургууль төгссөн нэг 2-3 найз нар үүдээ миний багын найз Гант Тулга гэдэг одоо энэ юунд байгаа да яг өөрөө бол яг бас урлагийн хүн. Тэгээ ховийн сургууль мургуултаа тухайн үедээ бол нэлээд өчиг авчихсан явж исэн. Сүүл улс төр өдөрт ороод явж одоо миний найз их сайхан яваана залуу. Миний амьдаа Гант Тулга гэдэг микрийн залуу. Тэгээд гана над дээр үрж гана машины уралдаан зохион байгуулж байгаа маань гэж өөрөө хөтөлсөн юм чинь. Тэгээд чи нэг шүүгчээр ажилладаг гэж шүү. Тэгээ найз нэг хятад мэдгүй шүү. Тэр ямар чи ямар дуулалт талаас. Окей. Өөр хэн бага уралдаан гэсэн чинь наран байгаа. Наран гэсэн чинь жоохон гитар жоохон нөгөө ойлгостой тэр үе гитар жоохон явдаг байдаг. Угшаа очиж дуулмалдаг бас нэлээд нөлөөтэй болчихсон. Гитарч бас мундаг бас аваа яриад гэлчихсэн байсан үе нэг шүү. Сурч ийсэн ч үлээ яасан л. Тэгээд хамгийн анхны юу ч тэр 2001 онд ч 2000 онд ч уралдаан болоод тэгээд шүүх болоод нэг чинь тоо нэг дуудуулаад тааж тэгээд тэгээд наран нэг хаттууд болоо би ямар юм яах юм бэ гэдэг. Тэгээд манайхан ч нөгөө үндэслэг ард түмэн юм чинь хаттуудаа нэг дуртай биш. Тэгээд хаттад дуу мог гингот нь оролцох юм сүлж байгаа цөөхөн дуу маягийн дуу. Тэгээд хоёр бас нэг жоохон менжлэгээ төвшүүлээд ингэчүүл бас нэг сүр арай жоохон сүр орно штэ юм шүү дээ. Окей, түүнээс одоо босод доо Орос, Франц, Англи, Герман доо уралдаан айгүйх болдог. Тэгэл тэн дээр шүүгээл нэгсэн. За тэгвэл надад хоолоо тохирох дуу мó юу байна гэсэн чинь. Надад хэдэн дуу сонсож чи тэн дотор ээлээ байсан байна. Хятад дуу байсан бол энэ. Хонконг дуу. Тэгээд Туангу гэдэг дуу чинь дуулсан. Тэгээд тэр ямар очтой юм, ямар гоё дуу байна гэдэг чинь. Тэгсэн чинь тэр дууг энэ ямар очтой юм бэ гэдгсэн чинь энэ нэг иймэрхүү утгатай манай найз. Хэлэхгүй юу? Домгийн маягтай. Тийм одоо нэг гайхалтай бүсгүй байдаг. Тэгээд одоо тэр үстэй хизээж олж харахгүй бараг харсан хүмүүс одоо мөнхийн утга олдог ч юм. Тэгэл авто тэрийг найруулж бичээл. Шүлэглээл. Дорн шүлэглэж тэгэл. Тэгээд аваалцал. Тэгэл яг нөгөөдгөө чинь тавьсан. Манай шигтгэгийн цогоо юу одоо Искандерын цогоо. Жири Монголог нэг цогоо найзан клип хийсэн. Тэгэд тэр үед нь клиптэй тоглох гэсэн одоо жүжигчин хулан гэж үүдэж шүү дээ. Маша. Одоо хулан гэдэг нэг гоё жүжигчин одоо бүсгүйгээ клип тоглодог. Тийм. Тэр чинь жоохон охин байсан. Манай X үзье. Жоохон охин байсан байхгүй бүр 10 хэд тийм байх жоохон охин. Тэг чи энэ охин ч арай жоохон доо энэ ч арай нас жижиг юм байна гэдэг. Тэгээд нөгөө хулангаа болоод тэг өөр охин тоглосон. Бас тэг сайхан Монгол бүсгүй тоглосон. Тэгээд энэ дуу маань өөрөө хит болоо. Тэгээ одоо яг сая нэг судалгаа гарсан байсан Монголын караоке дотор хамгийн их дуулагддаг 10 дууны нэгт нь Эли орсон. Батараа орсон байсан. Тэгээ би яг энэ олон мянган дуу, олон хөгжмийн зохиолчид энэ олон дууч дотроос бас ингээд Гант Тулгын дуусны дуу бас ингээд тэнд нөхөрсөн байна бас гоё санагдав. Тэгээд дээрээс нь бас миний бас нэг цэргийн дуу бас орсон байсан. Би ч бас нэг цэргийн дуугаараас одоо энэ ихэнх цэргийн дуунуудыг бас нэг дуулчихсан бас юм хавьтай. Тэгээд караокед бас нэг 10 гаруй дуунууд байна шүү. Байна. Тэгээд бас чи бас хоосонгүй бас өөргөө жоохон төвөөлөгдөн шүү дээ. хөвгчтэй хаа ярьсан. Нэвтрүүлгийн ивент тэгч хоолноос эхэлдэг аяг бүрэн Монгол. Нэвтрүүлгийн ивент тэгч энд хөгжиж үлдээ. Infire Lounge and Bar. Нэвтрүүлгийн ивент тэгч гараасаа гэрээс гисд фишик карго. За окей хаа. Одоо үндсэн сэдвэр рүү орё. За манайх жөрийн дотор болоо. Та ер нь үзчихсэн мэт үү? Үзчихсэн. Бид төр ч бас нэлээд дайлаа өөр тэглээд энэ тэнүүгээр явсан. Тэгээд ер нь өрийн дэвтрийн соёл ер нь багада өртөө байв. Одоо бас энэ дээрээс нь Солонгост байгаа монголчууд маань ер нь хэр үр тавьдгийм болоо яадаг юм бол бас мэдэхгүй л явна. Хүний амьдрал хаана тэнд өр байгаа шүү дээ. Байгаа Тийм байгаа. Өр тавьж ээж нөгөө хүн хөшүүргэн ч юм уу. Эсвэл бас боломжууд их өгж байгаа. Тэгэхээр өр гэдэг чинь өөрөө бас том итгэлцэл. Хүмүүсийн хоорондын харилцаа итгэцлээс гадна сайхан сэтгэл их гоё юмнууд явж штэ энэ өр гэдэг үг дотор чинь нэг талдаа хэцүү боловч. Тэгэхээр танаа энэ контент энэ блог чинь өөрөө
их гоё юм буянтай, их гоё юм өгүүлэмжтэй агуулгатай одоо ийм гоё ийм одоо сэдвээ барьж авсан бид хоёрт одоо баяр хүргэмээр байна. Баярлалаа. Олон хүмүүсүүдийг баярлуулсныг одоо харлаа. Одоо монголчууд өөрснөө үзэж байгаа хаа л да. Тэгээ сайн юм одоо гэж их түгэх одоо үнэхээр цаг нь одоо үнэхээр ирсэн байгаа. Тэгэхээр альва энэ зүйлд сайн сайхан зүйл нь одоо дамгаалаасаа жоохон алдаа оноотой буруу зүйл нь баг гэж байгаасаа гэж хүсдэг. Тэгмэд одоо үнтэй холбоод энэ сэдвээр өргөө хүн гэж одоо хаавах уу? Өрийг бол бүгд дарах ёстой. Өрний төлөө тийм амьдрал биш. Өрийг дарсны төлөө ардл одоо амьсгаа авах хамгийн сайхан шүү дээ. Тэгэхээр солонгост байгаа улсууд бол бүгдээрээ тодорхой хэмжээнд өртөл байгаа шүү дээ. За энэ ихэнх нь болоо гэж би бодож байна. Жишээ нь Монголоос ирэхдээ өөрөмөр тавиад ирсэн байгаа. За энэ дэрэнгуудаа байрны ямар нэгэн лизинг одоо өсөл мөрөдөл нь юу байдгийг те машин дэрэг унаа бизнес бүх зүйл дээр өөр байгаа. Тэгэхээр хүмүүс одоо өөр тавьж ижил ингээд одоо цаашаа өргөжж байгаа болоо гэж би бодож байна. Хин нэгэн байж ээж хин нэгэн бий болно ч гэдэг. Жишээ нь одоо тооёр байж ээж би энэ нэвтрүүлэгт орж байна. Тэгэхээр би байж ээж энэ тооёр одоо бас энэ нэвтрүүлэг гэдэг яг дугаараа хийж байна тийм. Энд ихтэй өөртөө холбоогүй юм шиг мөртлөө цаанаа бас зүр сэтгэл итгэлцэл гоё сайн сайхан зүйлийн хамтын юм гэдэг л нэг юм яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ сэдвийн хүрээндээ өөрийнхөө асуудлыг ямар нэгэн азтай гэх юм уу тэр хүний одоо шийдийг одоо анхаарал одоо цаг нь болсон болоо гэж бодож байна. Таны хувьд төвшөд гоё ингэж тий. Би яг ингээд ярьсан олон 40 дугаар хийсэн битэр 41 дэх дугаар байна. Тэгэхэд ерөөдөө өрийн дэвтэр өрийн систем гэдгийг бас амар гоёор тулгайгсаа тайлбарлаа шүү дээ тий. Яг тэгтэй байж бас нэг хүний одоо дэмжлэг тэр үрийг авснараа тэр хүн цаашаа томрох юм билүү те гэдэг шиг бас амар гоёор тайлбар. Тийм бусдад боломж өгж байгаа байхгүй өөрөө ч өөрөө. Тий. Тэгэхээр дээрээс нь итгэлцэл явж. Тэр чинь маш том хариуцлага явж. Тэр чинь хүний өөр дараал яваад байгаа болохоос өөртөө ч бас өөртөө шүү дээ. Ер нь одоо өрөнд ороод асуудлаар би ч өөрөө ингээл өрөнд ороод асуудлаа шийдэх гээл зарим үедээ хэцүү байлд ороод зарим үедээ өөр нэг арга гараа те одоо ч гэсэн баг зэрэг өөр байж жишээ нь юм уу. Одоо ингээл тэгтээ хүний нөгөө итгэлийг алдна гэдэг амар таваас. Тийш үү тий. Яа тэгэл амьдрал дээр бол өдөө 50 гартлаа энэ чинь хүний өрийг бол дарах үедээ дараалт хуцаа алдах үедээ даржсэн зөндөө юм байгаа штэ. Тэгэл тэр болгонд нь тэгэл уушлаараа намайг гэж одоо тэгэл явдаг орвол юм чинь тэгэл айл болох тэгэл энэ өөрөө хөшүүрг юм байна. Таны хараа хаа. За одоо ингээд за 10 жилээсээ одоо та одоо өр мөр ээж аав тавьдаг байв. Оюутан боллоо. Одоо тэр одоо багшин дээд сургуулийн тэр хавцаа одоо Гуанз бааз нэ тэрэ өр тавьж яваа та хоогийн өрийн соёл ямар байсан бэ? Одоо жишээ нь за оюутан 10 жилийнх бол өөр болсон гайгүй бид нар яг нэг мөнгөддөг байсан. Тэр үед П гэдэг тоглоом байсан та нар мэдэхгүй байх л та. Зоосон мөнгө байсан тэрүүгээр бид нар пэддэг байхгүй. Тэгээ нэгнээс нэг 5 10 20 50 мөнгө үсрэл өрөнд орно шүү дээ. Тэр чинь хүүхдийн хэмжээнд бол мөнгө болчиход байгаа юм. Жоон томрол тэгэл насны гүцэл ирэхин зэрэгтэй оюутан болоод ирэхин зэрэгтэй чигэл тэгэл хуушур мошрын өрөнд бол сэгл орно шүү дээ. Сургуулийн одоо манай амби их ярьдаг байсан да бас одоо оюутнууд их ярьдаг байсан. Доо аглан баглууд л их ярьжсэн. Тэгээд сургуулийн гуанзанд бол ер нь өргөө амжих юм байсан. Бүгдээрээ өөртөө тэгэл түүцний доогуур ингэж гардаг байлаа шүү дээ. Тэр одоо нэг ажууд нэг түүцнүүд байдаг шүү дээ. Түүцний урдуур ингэж явах юм бол өөрөө өчгөл ингээд түүцний доогуур Түүсний ихчүүд мөнхөө ингээд уншаа аваад байсан. Тэгээд ингээд хичээлд орохдоо яг пай доогор ноор тэгээд хичээлээ болтоо. Тэгээд ганцхан хатуу ихээрээ бас өрөө дарчих. Дараа хаагийн дээр хомол хүн таних аваач шүү. За тийм байгаа. За одоо ингэдэг яхаа. Маа нэвтрүүлэг болохоор зочинтойгоо одоо та үзсэн бол тий. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн одоо тэмцээнд өрсөлдөн. Өрсөлдөөд хэрвээ битээр нэг тал болоод битээр ялагдах юм бол битээр өөрсдөө өөрөө дарна тушдаараа даруулахгүй. Та ялагдах юм бол яхаа аргагүй дарахаас өөр аргагүй болох нэ гэж за шийдэж байгаа. Тэгэхээр одоо эндээс одоо найруулагч юм багаас өөдөөс тэмцээ өгнө тэрэнд нь өрсөлдөх нэ гэж. За зөвшөөрж гинөө. Шууд өрөнд оруулах юм байна. Карта зуруулахад бэлнэ. Бэлэн шууд зуруулах шүү. Тэгээ ингэдэм байна. Солонгосч нэг айхтарч нэг юм одоо юу гэдэг өрийн дэвтэр бичээд нэг дэвтэр дээр бичиж нэг манай Монголын одоо дэлгүүрүүд байдаг шиг айхтар тийм ч байдгүй юм байна л да. Тэгэхээр яг энэ удаад бол манай энэ нэг Гүрэн Монголын хэд одоо энэ хишиг каргоны хэд санал төвшүүлсэн. Энд нэг эмэгтэй байна. Бадамс гэж эмэгтэй. Тэгээ хүүхэд нь бас
бас хүндхэн онштой. Тэгээд тэр өдөр болгон 300 мянган вон юу хийх юм. Им тарай. Гим царай хэрэгэлдэг. Бүх дэмжлэгээ хэрэгэлдэг. Тэгэхээр хэдүүлээ ямар нэгэн одоо байдлаар одоо хэмжээ уралдаа хийгээд ялагдсан нь за нэг ганц юм 2 өдөр одоо би ямар хоноорой одоо гар амар хоноорой гэд тэгээд тэнд нь туслах уу? Наа чи сайхан санаа байна. Хамгийн чухал юм тэр хамгийн хэцүү хүний амьдрал бол зовлон болов ерөөсөө өвчин штэ. Тий. Өвчин бол хамгийн хэцүү зовлон. Тэгэхээр яг ийм хүнд бол туслал айгүй сайхан боёнтой ууж болох удаа гэж би бодож байна. Ер нь яг хоо энэ Солонгост байгаа улсууд ямарсан бүх боломж болцоогоор л одоо хүмүүсүүдэд одоо өвчин зовлонтой тийм хүмүүсүүдэд одоо тусалдаг юм. Манай монголчууд чинь бас их сайхан өгөөмөр ард түмэн шүү миний бодлоо. Тэгээ яг цагаа олсон ч юм уу бас сайхан одоо боён болох юм л би бодож байна да. Яг зөв. Энэ нөө эдний санал тавьсан одоо манай габаах энэ тэр одоо энэ гүрэн монголын санал тавьсан юу гэхээр энэ эмэгтэй өөрөө амар хөдөлмөрч юм. Зүгээр суудгүй, амтнаас одоо шууд ингээд хандгуугаа суух хөсдөггүй. Энд одоо өвөл борцох хайр зарж ирсэн байна монголчуудаа. Ойноос зарж ирсэн байна. За тэгэл битээ сонсоол. За ер нь тэр хүнд дүгэл туслая гэж шийдлээ. За тэгвэл хэзээ эхлэхөө. Баярлалаа өрөөнд төрүүлж ирсээрээ эхний шатанд Амар хэцүү үг орж ирвэл яг уу. Тэгээд одоо мэрэгжлийн дуудлага юм байна. ганцлаг ах зоргоо хоёр маань ямар үгэн дээр өрсөлдөхийг мэдэхгүй байна. За тэгээд манай найруулагч одоо энэ зүгээс үгийг өгнө. Билнэ үү? За эхлэе. За окей. Салхин дурхан хаурын үчээ санаж яваараа хайрт минь чи. Миний нулимсыг салхаад арчина. Явда хайрт минь явда. Микс. Оо боли. Салхинд найгах мод диндоо. Атгад атгаж болдгүй нутгийн цэхэр салхи минь миний харилцаг. Ам юу юм бэ? Амар юу юм бэ? За юусоо шууд ялагдаа. Шууд боли. Sorry амаа. Ахын зүгээр мөнгө өгчээ. За ингэ нэг нь олчихоо. За одоо хоёр. Би муу. Би яг үнэхэр муу хаа. За. Тэгтээ энэ үгнээсээ болно л да. Тий, харин тий. Сая боддог муу. Зүрх. Зүрх сэтгэлимээ мөрөдөл болсон. За. Зүрхэн хоёр алгаар юу? Юу л зүрхэн хоёр. Нэг. Оо аяар мэдгүй. Зүрх зүрхэнд Юу зүрх бэ? Тав. Оо та банднаас за. зүрх гэдэг үг мэддгүү хорвоо юм уу та чаа. Үгүй зүрхтэй ямар дүү дээ байгаа. Тэгээ зүү. Би стараа тэрийг бодчих хадаа хэлгэн нотыг бодчих дээ шүү. Йоо зүрхний үг мөг зөндөө дуу шүү дээ. За нэг шүү заяа. За. Одоо ишээ. Одоо наашаа. Яа хоёр тийш хараа тэмбэдэд байгаа мó яа. За. Намара. Намар нороогүй бороо хавртаяга чагнвэ. Намрын сэрүүн үдээс намра бороо шагна. Намрын сэрүүнаараа хотоор баахан дэлээ. Малгар намрын Нэг. Мөн үү? За мөн шүү дээ. айда намар минь чи айда намар минь чи Энэ дуу байт юм уу? над дээр асгаарлоо. Энэ дуу байна уу? Бага хаа. Оо юу за би бүр дуучинтай хэлээ. Энд чинь хиний дуу шүү дээ. Болдоотар Лослын Оо болдоотар. тийм билүү. За би багцсан байж. Намар. Намар шүү дээ. Нэг Намра цэнхэр бороо шивэрсэ. Намар За. Тэгэрэг. Намар. Автага хамт өнгөрүүлсэн тэр намраа ахоо намраас дулаахан намраа насны Кантай. Намрын сэрүүн орой болцсон тий. болцсон. Нэг Өвөн зөө. Цасан шиирхээ газар дээрс бол хаарт. дөрөв За байж эдэж за байж удирдал маань ордог лээ. За дараагийн одоо энэ жигүүл хэд болох юм бэ ч одоо? 5 юм 3 ялсан шүү заахаа. Төрөл 3 байсан. За финалчууд 2-2 болчихвол 2-2 болчих юм бол
Нэгийг одоо За. шухуу. Яна одоо би юм уу? Яна одоо Чууд өөрсдөө үнэхээр юм уу? За. Яна хэдэн төгрөг нь. Одоо компьютер шиг. Ямар юм аа? Би эхлэх үү? Тэгэж шүү. Сэтгэлийн Оо юу юм бэ? Сэтгэл Дугаа амны ажиг марж өгөхгүй шүү. Сэтгэлээ зүрхнээс уяа. Оо юу лээ? Яг үгүй сэтгэл. хэрэг яа. Зүрх сэтгэлийн ээ. Зөв. За, ёо сэтгэл. Сэтгэлгээж баяр мэл. Сэтгэлийн. Нэг. Хоёр. Айгу дараа. Өөрөө шүүгээд. Сэтгэл. За ер нь бол 3. Сайхан Сэтгэл. сэтгэлтэй тэр л өхөн гэж байдгүй лөө. Юу лээ? Хоёр. Сэтгэл. 3. 4. Оо хэрэг яа. Би яахгүй. Гатрын одоос зорж ирчээд ийм хэвээр дээр ахыг ардыг савуулж чадахгүй шүү. Хэрэг Агад орж ирв. Араас нь юу хийжсэн сэтгэлтэй? Бага байлгүй. Сэтгэлээр хамгийн их байгаа. тийм шүү дээ. Зүрх Зүрх бүр цагаагаар сэтгэлгээр өөрөөхөө дуулчих. тэр өөртөө Одоо гатаа. гоо болцсон шүү Тийм. За баяр өгүүлээ. Яа. Ингээ үлдчихтэй ардын өрсөлдөө. Одоохоо нөгөө битээр одоо ялгцсан шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг хүндүү яриа гэж бодчих. Ярихаас өмнө би нэг ганц асуусан. Магадгүй энэ блогийг битэр өрийн дотор яг энэ дугаарыг үзэж байгаа усаа тийм маш их хэрэг комент болов гэж бодож байна. Уран бүтээл ахаа хийх үү, эндээсээ хийх үү, эсвэл бол удахгүй бас Монгол руу явж уран бүтээлээ хийх үү? Уран бүтээл. Цааштай юу гэж бод. Тий. Ер нь бол яг хоо дуунууд бол өөрөө би хэлсэн шүү дээ нөгөө жокочд нөгөө одоо авч чадахгүй нөгөө өгөхгүй тэнгууд нь одоо өөрөө мөнгөрлаг үзээд идэг. Яг нэг ганц хоёр дуунууд бол шийдсэн байгаа. Шинэ дуунуудаа өөрөө. Тэгээ тэрийг авахгүй бас нэг дууга гаргана. Тэгээ таавах нь үзэж байгаа улсуудаас дэмжээрэй. Тэгээ миний дүүнэж гэсэн бас сайхан дэмжээрэй л гэж үзэж байгаа. Яг чадна ядаа өөрөө хийж байгаа учраас бас жоо өрөөсгөл байж мэднэ. Гэхдээ жоох ихтгэлтэй байгаа шүү. Оо тийш дээ. За тэгвэл нөгөө хүн руугаа одоо Тэг чи нэг ийм дүрэн байдаг. Тэр болохоор одоо юу гэдэг тэр нөгөө Монголд бол жишээ нь за тэдх хуудсын тэдх айл гэдэг гэл ингээ рандомор дардсан шүү дээ. Тэгээ гол нь битүүр чинь ингэж бодод байгаа. Тэр нөгөө нэг одоо өрийн төлж байгаа айлхаа царайг гаргахгүй. Тий яах юм одоо тэгэл. За энэ хүнд энийг өглөө гэл ингээл заавал тий. Тэгэл яхад нэг хүн гой баярлал үлдэх. Тэрийг гой уцаар мэдээгээд уудах чи гэсэн. Тий. Тэгэхээр гурлаас уцаар ирчихдэг хөө. Болно шууд уцаар яриад. За яг одоо энэ газар дээр нөө. Окей. Шигээ та ярих уу? Яг уу. Би тусдаа хоёр дүүг би яриулах. Төлөвлөгөө боллоо шүү гэдэг. Тэгээд дашин яриад. Тэгээ би шууд өргөжлүүлээд юм очтой маа гэсэн. За тийм. Энэ төрийн зүгээс өрийн дотор влогийн зүгээс энэ дээрээ слогс тэгээ хийж байгаа болохоор мэдээч хэрэг хамтран ажиллагчтай энэ гүрэн Монголтой энэ төр хийж байгаа болохоор төрийн зүгээс ингэчээ 500,000 вон өгч. Энэ бүсгүйд. Тэгээд бас нэг ганц өдөрч гэсэн гар амар вэ гэж үзье гэж боддог хөө. Болж нь байсаа хоёул хаваах нь штэ. эдүүл ингэчээ. Нөгөө хишиг каргод үлдээг өвчээ. Тэг юм уу? Тий, тэгэл нэг заваараа ихч хурж ирээд Тийм ээ. Тэгээ. Тэгээд энэ дашин дэлгэхэд өнөөдрийн нэвтрүүлгийн Солонгос улсад битэр өрийн дотор влог хийж байна. Энэ нэвтрүүлгийг хийхэд маш их тусалсан. Хишиг каргогийнхаа хамт олон маш их баярлаа. Гүрэн Монголынхаа хамт олон маш их баярлаа. Empire-ийн хамт олон маш их баярлаа нэрэ. Дэм дэмэндэ гэдэг шиг бас нэг ийм гоё дугаар хийхэд тусалсан. Оролцсон танд маш их баярлаа. Камсамида. Шинчана. Сугасна. Хамгийн сүүлд нь бас нэг гоё ярьчих. Манай Солонгост ажил амьдарч байгаа монголчууд маань ингээ 2 4 7 бас мэдээж ирээрээ гэдэг бас нэг өөрж байна. Гантлага өөрөө өнөөдрийн зэрэгт яваа бас Монголынхаа ард түмнийхээ хайр ивэл дунд одоо өнөөдрийн үйл ингээ сайхан явж байгаадаа баяртай байна. Ингээ та бүхэндээ хааж байгаа сайн хүсэн өрөөё. Окей, баярлалаа. Бэно? Бай сайн байна уу? Сайн байна. Бадам цэцэг үү? Тийм байна. За. Би нөгөө In the House гэх киногоо гаргаж яваа. Одоо слонг За. зүрхсэн зоргоо байна. Энэ нөгөө манай баясаа битэр өрийн төвтөргээ влог хийдээ. За. Мэдхүү тийм влог. Мэднэ. Тийм. Тэр влогоо хийгээд Солонгост ер нь нэг дугаар хийсэн бид нар. Тэгээ энэ удаагийн дугаартаа дууч гантлага ах маань оролцлоо. За. Тий. Тэгээд бид нар одоо энд нөгөө өрийн төвтрийнхаа одоо энэ удаагийн дугаарын одоо туслах хүнээр таныг сонгож байна. Тэгээд нөгөө хүүхдийн талаар сонссон хурдан эдгээрээ гэж тэгээ битэрийн зүгээс за нэг 500,000 воныг хүүхдийн нэмжлэгэнд зориулж байгаа юм шүү. Тэрийг хүлээж аваа. За.
Хизээ хаана орох юм дөө? Энэ инги. Эсвэл та одоо дансныхаа дугаарыг над руу мессежээр явуулчих. Би тэгээд танилцуулчих. Тэгвэл нэвтрүүлэгтээ яаж орох вэ? нэвтрүүлэгт орох хэрэггүй. Зүгээр л ингээ үлдээж байгаа шүү танд. За. За баярлалаа мэд. За. Тэгээд та хүүхдийнхаа юунд эмчилгээнд нь хэрэглэчээрэй. Нэг өдөрчсөн бас гараа оноорой. За тэгээд хин гантлаг ахта таныг яриулъя. Дуучин гантлаг. сайн байна уу? Сайн байна та. За, дажгүй юу мэдээ. Дажгүй хинхлэгэндээ яваал хүүхдээ аваас. За. Энэ гоё нэвтрүүлэгт энэ блогд оролцоод тэгээд хоёр дүүтэйгээ ингээд хоёр дүү маань харин ингээд Батмаа гэдэг одоо энэ бүсгүй байд юм байна. Ингээд ингүүл яасан ингээд тэгээд тэглгүй яахаа гэдэг. Стах баярлалаа. Тэгээд явж байна. За баярлалаа ганцлахаа. За. Ажилд нь амжилт хүсье. За та бүхэндээ сайн сайхан хүсье. За тэгээд хишгийнхэн дээр үлдээчихэд тэгээд болчих юм байна да. Тий. Хишгийг харгаад үлдээч тий. За тэгээ баярлалаа. Влогийн маань энэ удаагийн дугаарыг ингээд слогс усаас анхудаага хилэндээ салхаж анхны дугаараа хийлээ. Маш сайхан байлаа. Гоё одоо ийм дурсамжтай, гоё түүхтэй, тэгээ гоё одоо бас нүдэ олсон хүндэд тусалсан ийм дугаар боллоо. Урилга хүлээсахтаа маш их баярлалаа. Маш баярлалаа. Таны бас ажил үйлс те амьдрал, бизнес бүх зүйл гоё өөдөө дэшээ байх болтугай. Хамгийн сайн сайхныг ахта хүсэн өрөө. Тэгээд мэдээж хэрэг Хишиг карго, Хишиг трейд компани хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Гүрэн Монголынхаа хамт олонд амжилт хүсье. Монгол хоол гардаг сайхан хоолоор дайлсанд баярлалаа. За тэгээ Empire-ийн хамт олонд маш их баярлалаа. Бас Европ хоол бүхэл зүйлээрээ гоё сэтгэл зүрхээ гаргаж бид бүгдийн бит хоёрын одоо энэ гоё влогийг энэ гоё гэдэг байгаа шүү дээ. Влогийг маань дэмжиж ажилласан та бүгдээ маш их баярлалаа. Ажил үйлс нөөдөө дэшээ байх болтугай. Өрийн дотор үндэсний влогийг үндэсний ихгүй. Өрийн дотор интернэшнл влог. Одоо үсээ влог маань бид хүрээд өндөрлөж байна. За энэ сая хэлжлээ дээ. Тэгээд нэвтрүүлэг эхлэхдээ би баян наадамд өгч байгаа учраас монголчууд минь сайхан наацгаагаарай гэж хүсэж байна. Баярлалаа. За нэг хүсэлт байна. Нэвтрүүлэг дуусчихсан шүү дээ. Нэг хүсэлт байна хаа. За одоо таны 247 шүү дээ тий. Замын нэг хөдөлт болж байгаа шүү дээ. Сүүлийн хүсэлт шүү зэ. Нэгэнтээ одоо таны одоо дугаар ба таны орсон дугаар гав чинь ард түмний бас хайртай дуучин таныг бас үзэгчд маань сансан байна. Бид нар ч гэсэн их сансан байна. Уран бүтээлээсээ нэг дуулаад өгч таны одоо паб руу ороод та нэг дуугаа дуулаад өгч. Тэгээд ширүүгээр хэсгүүдэд дуусгах. Тэгээ. Яа, энэ чинь бэлэг хаа. Тэгээд болоо. За. Супер. Ахтаа маш их баярлалаа. Өнөөдрийн Митэрийн өрийн дотор влогийг үзэж байгаа нийт үзэгчтэй бас
өөрийнхөө айдуугаар гэсэн ахтаа маш их баярлаа. Тэгээд ахтаа нэг бяцхан бэлэг өгсөн. Энэ юу гэхээр дэлхийд нөх хүний үүдэлснээс гаргаж авдаг 5 ус үү тийм ээ. Тэрний нэг нь Солонгос ус. Солонгос улсын одоо ча хэмээх энэ брендийн одоо гоо сахны бүтээгдэхүүнийг албан ёсоор манай хишиг трейд компанийн маань одоо албан ёсоор Монголдо бөгөөд дэлхийд дахинд одоо ингээд борлуулж байгаа. Тэгээд энэхүү гоо сахны бүтээгдэхүүнийг хишиг трейдийн хамт олноос танд гоо саханд илүү гайхалтай анхаарж байгаарэ. Өдрөөс өдөрт гялалцаж байгаарэ гэдэг танд өгч байгаа шахаа. За баярлаа. За маш их баярлалаа. Ажилт нь, амьдралт нь одоо хамгийн сайн сайхан мөгний Монголынхоо нийт одоо үзэгчдийн зүгээс хүргэж байна хаа. За баярлалаа.